нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг. Оройн төргийн үзэгчдээ хар хайрцаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар санхүү эдийн засгийн их сургуулийн багш Номин Эрдэнэтэй 2026 оны төсөв болон макро эдийн засгийн тухай ярилцгаолно. Хар хайрцаг. За юуны өмнө бид бүгдийн урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн явдалд маш их баярлалаа. Хоёулаа өнөөдрийн дугаараар илүү Монгол улсын 2026 оны төсөв үүнтэй уялдаатайгаар макро эдийн засгийн төлөв байдал, олон улсын эдийн засгийн нөхцөл байдал гэх мэтчлэн сэдвүүдээр бол ярилцаад явах болно. Тэгээд энэ ярилцлагынхаа туршид бас тодорхой зарим нэг нэр томьёо ч юм уу агуулга эдгээрийг би бас танаас бас тайлбар аваад тэгээд явъя гэсэн бодолтой байна. За ярилцлага хоёулаа 2026 оны Монгол улсын засгийн газраас өргөн барьсан байгаа төсөв энэ дээр одоо таны өгөх ерөнхий үнэлгээ санал бодол байр сууриас эхлэж байна. Тэгэхээр Монгол улс яг одоо яг 2026 оныхоо төсвийг бол хоёр дахь удаага хилцэх гээд хүлээгдэж байна. За мэдээж улс төрийн нөхцөл байдлаас холбоотойгоор бол харьцангуй бас хүлээгдсэн байдалтай. Хуулиндаа 9-р сарын 1-нд эхний хэлэлцүүлэг орж ирээд энэ дээр бол өнөөдөр бараг төсөө одоо баталчихсан байх хэвээр ийм хугацаа өнгөрлөө л дээ. Тэгэхээр өнөөдөр яг одоо биднэрт байгаа энэ төсвийг бид нар бол хилцэж батлаагүй байж байгаа, хүлээгдэж байгаа ийм нөхцөл байдалтай. Тэгэхээр 2026 оны төсөв дээр бид нар хамгийн гол нөхцөлийг юу гэж харах юм гэхээр 32.9 их найдын одоо ийм төсөв орж ирсэн. За энэ хүү төсвийг бол одоо яг тэнцвэржүүлсэн орлогоор бол бид нар 31.6-ыг нь бол өөрсдөө ямар ч гэсэн олох юм байна. За үлдсэн 1.3 дээр нь бол бид нар ямар нэгэн байдлаар тодтголыг ч юм уу эсвэл бол худалдааны тэнцэл яг 26 оны явцад ямар хуу байхаас шалтгаалж бол одоо тодтгол их үгүй юу гэдгийг бол ерөнхийдөө шийднэ гэж ойлгож байна. Тэгэхээр яг энэ 2026 оны төсвийн ярьж байгаа яг энэ үеүүдэд нийгмийн сүлжээ болон одоо ер нь л улс төрчдийн болон иргэдийн ярьж байгаа мөн зарим нэг төрийн албан хаагчдын гаргаж дэвшүүлж байгаа нэг том асуудал байна л да. Тэгвэл яа харахгүй манай эмч багш нарын цалингийн асуудал. За энийг нэмэхгүй гэдэг. За одоо ерөнхийдөө бол нэмэн гэдэг дээрээ яг байр суурь нэгдэж байх шиг байна. Засгийн газар бол ойролцоогоор дундаж 20% гэсэн шиг санагдаж байна. Тэгэхээр гэтэл нөгөө талд ажил хайсан байгаа манай багш нарын хувьд бол 100% нэмэх ёстой. За тэгээд 100% нэмэх ёстой гэдэг дээр хоёр талын байр суурь байгаа байна. Нэг нь бол үгүй энэ боломжгүй байна. Энэ бол одоо манай инфляцийг бол асар өндөрөөр бол хөөрөгдөн. Хоёрдугаарт нь нөгөө тал нь бол энэ боломжтой, таних боломжтой. Яг хөндлөнгийн судлаачийн байр сууриас та энийг юу гэж харж байгаа? Энэ урсгал зардлын хувьд нь бас ерөнхийдөө авч байна. Тий. Одоо болохоор Монголын төсөв яг юу юунаас бүрддэг гэдэг асуудлыг ямар ч эхлээд яриа тэ. Урсгал зардал буюу за нийт зардлын ойролцоогоор 70% зөвхөн яг энэ урсгал зардал дээр 17 орчим их найд байгаа. За үүнээс гадна бол нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал дээр бол 8 орчим их найд. За үлдсэн хөрөнгө оруулалт дээр бол 8.8 их найд төгрөгийн бол одоо ийм одоо бид нар захиран зарцуулна гэсэн одоо төсвөлсөн ийм төсөв байна гэсэн үг л дээ. Одоо тэрийг шийдэх гэж байгаа тийм. Тэгэхээр бид нар нөгөө нэг 17-оос тамлт хийгээд яг энэ одоо нийгэмдэр үүсэж байгаа за багш нарын цалин за үүнээс гадна тэтгэврийн нэмэгдүүлэх асуудлыг ярьж байгаа. За тэтгэврийг бол бүр 100% нэмэгдүүлэх гэдэг шаардлагыг бол тавьж байгаа. За багш нарын цалинг бол одоо дундаж цалинг бол 2.5 сая гэж үзээд за энийг нь бол 3.5 сая болгоё гэдэг бол үндсэн гол шаардлагууд явж байгаа гэж ойлгож байна. За үүн дээр бол засгийн газраас бол эхний ээлжинд бол бид нар энэ жил урсгал зардал дээрээс бол энэ хүү тамлтыг хийснээр бол 20% нэмэх боломжтой байна эхний удаад. За ингээд эх оны 7 дугаар сар гэхэд бол дахин 10%-ийг нэмснээр нийт бол 30%-ийг бол нэмэгдүүлье. Үгүй бол энэ бол одоо шууд эдийн засаг дээр ийм хэмжээний одоо мөнгөний нийлүүлэлт хийх юм бол инфляц бол маш өндөр болно гэдэг бол одоо гол санааг ярьж байгаа. За ер нь бол өнгөрсөн сард бол ойролцоогоор 6 орчим хувиар хандын тэтгэврийг бол нэмэх тийм зорилттой байсан. За тэрний юутай холбоотой юм гэхээр нөгөө инфляцийн түвшинтэй холбож бол нэмж явдаг. За энийг бол одоо 8%-аар бол нэмэхээр бол тогтож байгаа шүү байна. Тэгэхээр энэ их хэмжээний одоо
мөнгнүүдийг ерөнхийдөө зах зээл рүү оруулах юм бол ямар хөө нөлөөлөл гарах вэ гэдэг дээр өнгөрсөн 7 хоногт бас сангийн яамнаас тайлбар өглөө л дөө. Тэгэхээр 830 гаруй тэрбум төгрөгийн шаардлага үүсэж байгаа юм байна. За 830 тэрбумыг бол урсгал зардлаас бол илүү таналт хийх байдлаар бол оруулж ирнэ. За хэрвээ энэ хэмжээний зардлыг танах юм бол бид тийм хэмжээний мөнгө нэмээд байгаа биш. Өөрсдийнхөө тэр нөгөө үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай байсан одоо тэрхүү зардлаас хасаж цалингаа нэмж байгаа шүү гэдэг асуудлыг бол хэлж байгаа. За ингэснээрээ одоо юу гэдгийг зах зээл дээр бол ерөнхийдөө нэг юм 2% инфляцийн нөхцөлийг бол өдөөнө гэж бол одоо тайлбарлаж байгаа юм л да. Гэхдээ нөгөө өөрсдийнхөө хэрэглэгчсэн мөнгнөөс аваад таналтаа хийгээд ийшээ нэмж байгаа учраас бол яг ийм 2%-тай тэнцэх хэмжээний бол одоо инфляцийн түвшин орж ирэхгүй маа гэдгийг бол одоо юу сангийн яамнаас бол тайлбарлаж хэлсэн. За гэхдээ энэ дээр нэг асуудал байгаа. Үнэхээр 830 тэрбумыг одоо цалин дээр замдаггүй зүгээр гаднаас өөр их үүсвэрээс оруулаад ирлээ. Нэмлэхэд бол 2% инфляцийн өсөлт бол явах боломжгүй л дээ. Яагаад тэгэхээр энэ тоо бол өөрөө яг томьёогоор бодогддог гэсэн үг. За fiscal multiplier theory гэж байдаг. Кейси. Тэгэхээр энэгээр тооцоход бол хэрвээ 830-ыг гаднаас бид нар өөр их үүсвэрээс оруулж ирээд одоо тэтгэвэр болон багш нарын цалингаа нэмчих юм бол тэр бол нэг ойролцоогоор 0.4-өөс 0.7 пунктийн тэр инфляцийн түвшинг нэмэгдүүлэхээр харагдаж байгаа. За тэгвэл бас нэг ийм шаардлага байна шүү дээ. Та түрүүнээс дурдсан. Одоо багш нар бол бүр цалингаа 100% За ингийн тулд бол ямар хуу мөнгөн хэмжээ шаардлагатай юм гэхэлэр 4.1 их найд төгрөг шаардлагатай. За тэтгэврийг 1.5 сая төгрөгийг доотлоо гэж. За ингийн тулд одоо 3.5 их найд шаардлагатай. Ойролцоогоор бидэрт нэг 7 гаруй их найдын ер нь бол шаардлага үүсчихсэн байгаа гэсэн үг нийгэмд. За хэрвээ энэ одоо хэмжээний мөнгийг харин зах зээл рүү нэмж одоо өөр их үүсвэрээс олж ирэх юм бол нөгөө яг боддог томьёоллоор бол бид нар ойролцоогоор нэг 13.4 хамгийн доотлоо. За тэрнээс дээшээ 15.2 хүртэлх одоо инфляцтай болох ийм одоо нөхцөл байдал бүрдчихэд байна гэсэн үг тийм. Тэгэхээр яг өнөөдрийн байгаа нөхцөл чинь бол 9% инфляцтай гарлалтаа бид нар өнгөрсөн сар 9-р сарын хугацаанд. Тэгэхээр ямар ч гэсэн бидний тэр хүдээж байгаа инфляцийн түвшин бол нэг 4-өөс 5-6% ерөнхийдөө пунктэд нэмэгдэх ийм эрсдэл байгаа гэсэн үг. Тийм учраас одоо юу гэдэг яг нөгөө нэг багш нарын цалинг одоо ингэж 100% өсгөе гэдэг ч юм уу тэр санаанууд бол өөрөө зах зээл рүү шууд ингэж орж ирэх юм бол гаднаас их үүсвэрийг оллоо гэхэд ийм хэмжээний инфляц үүсэхээр байгаа. А өнөөгийн байгаа тэр одоо өөрсдийнхөө таналтаас гэж хэлж байгаа буюу тэр 830 тэрбумын мөнгө урсгал орж ирлээ гэхэд бол биднэрт бол өнөөдөр бол инфляцийн өөрчлөлт орохгүй гэж бол сангийн яамнаас тайлбарсан. Тэгэхээр хөндлөнгийн байр суурь бол магадгүй таны хувьд бэлдээ хөндлөнгийн биш те ерөнхийдөө таны байр суурь бол 100% нэмэх нь бол манай эдийн засагт бол маш хор нөлөөтэй. Тэлгүй байх уу? Тий. Энд чинь бол ойролцоогоор бид нар шууд 4% инфляцийг нэг дор аавна гэдэг бол энэ ерөөсөө байж болшгүй асуудал л да. Эдийн засаг бол энэ дээр хасар удаашрна гэсэн үг. Тэгээд үүнийхээ нөлөөгөр бол мэдээж бидний одоо нэгж хэрэгэлдэг бараа бүтээгдэхүүний үн нэмэгдээд ингээд амьдрал шууд нөлөөлөх хүчин зүйл болно. Ер нь бол ийм шууд одоо огцон нэмэх тохиолдлууд бас яг хөө дэлхий дээр гарч исэн үе байгаа. Одоо чинь Грект ч юм уу эсвэл бол дээхэн үеүүдэд бол улсууд бол яг ингэж нэмдэг байсан. Гэхдээ тухайн үед нөгөө тооцооллын асуудал нь тийм нарийн байгаагүй учраас шууд зах зээл дээр тийм хэмжээний дарамт үүсгдэг байж л дээ. Тэгэхээр одоо бол бид нар энэ хэмжээний мөнгийг шууд нэг дор биш харин тэр нөгөө хилээд байгаа магадгүй тохиролцож чадах юм бол тэр нөгөө үе шат дараалтайгаар энэ хүү цалингаа бол нэмэгдүүлэх ёстой гэх юм бол хүлээн зөвшөөрч байна. Гэтэ нэг удаадаа бол ингэж орж ирэх боломжгүй зүйл. Тэгэхээр яг энэ дээр нэг сүүлийн үед нэг гарсан хоёр байр суурь байна л да. Ялангуяа хоёр одоо нийгэмд тодорхой байр суурьтай эзэлдсэн юм хоёр эрхмийн хэлсэн. Нэг нь бол те багш нараа та нар одоо жагсаадэ тий 100% хүртлээ нэмэгдсэн шүү тий нэг хүртлэн жагсан шүү гэдэг нэгдүгээр байр суурь. Хоёрдугаарт нь манай нэвтрүүлгээр саяхан орсон сайн зэрэг гишүүний нэг бас нэг үг байна. Тэрний үгээр Монгол улсын одоо дан сулаацаа дефолтод орох гэж байна. Олон улсын валютын сангийнхын яриад муу үнэлгээ өгчээр баг явсан шүү гэдэг ярьдаг нэг асуудал байна. Тэгэхээр яг энэ болгоныг бид нар бас тодорхой шүүлтүртэй аваасаа гэж ялангуяа манай үзэгчдийн хувьд тэгээс гэж хүсэж байгаа. Үтнэс таны байр суурийг бас давхар. Би энэ дээр бас нэг дахиад нэг юм нэмээд хэлэхэд одоо чинь
тоо статистик дээр тулгуурлахгүй юмыг хийх нь өөрөө асар хортой. Одоо би жишээ нь юу гэдэг 100% шууд нэг дор нэмэгдүүлнэ гэдэг бол тэр бол байх боломжгүй гэдгийг сайн хэллээ тий. Тэр байтугай бид нар нөгөө нэг урсгал зардал дээрээ зөвхөн 17 их 80-аас дахиад тийм хэмжээний тамлтыг хий гэж хэлж байгаа байхгүй. Энд чинь мэдээж улс орон өчнөө хийж байгаа үйл ажиллагаа байгаа. Тэгэхээр бид нар тэрийг шууд болоод одоо цалингаа нэмэгдүүлнэ гэдэг дөрвөө шууд бүх мөнгө оруулах юм бол энэ өөрөө яг асуудал болно л доо. Тийм учраас ингэж оруулахгүйгээр бид нар багаар бол энэ асуудлыг бол шийдэх хэрэгтэй. Гол нь бид нар хаанаас яг орлогоо дахиж нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал энэ дээр бол илүү чухлаар яригдах хэрэгтэй болов уу гэж бодож байна. За хоёлаа сая бол ерөнхийдөө урсгал заадлыг эмч багш нарынхаа цалинтай уялдуулаад бас мөн тэтгэврийн асуудалтай уялдуулаад ерөнхийдөө үзэгчтэй мэдээлэл өглөө. За бас нэг яригдж байгаа нэг сэдв байгаа. Энэ бол яхааргүй хөрөнгө оруулалтын зардал. Одоо энэ 2026 оны төсвүүдээр ер нь хэр их мөнгө ямар салбарууд дээр оруулах гэдэг энэ дээр бас манай үзэгчдэд мэдээлэл өгнө. За би энэ дээр бол харин харьцангуй нөгөө яг тэр сангийн яамны одоо тэрхүү байр сууриас жоохон эсрэгдүү байгаа. За мэдээж хөрөнгө оруулалтын зардал гэдэг бол 8.8 их 80 буюу бас нэлээдгүй томоохон хэсгийг бас эзэлж байгаа гэсэн үг юм юун дээр те бидний төсөв дээр. Тэгэхээр энэ дээр гол нь ирэмбийн асуудал бид нар ерөөсөө ярихгүй нөхөө одоо яамдуудаар орж ирээд тэрийг нөгөө тусгаалan захирагч нар руугаа ерөнхийдөө явах гэдэг асуудал байдаг. За би үүн дээр нэг зүгээр л жишээ хэлэхэд бол одоо чинь Монгол улсад яг өнөөдрийн байдлаар 2025 оны байдлаар 24 ширхэг соёлын яам баригдаж байгаа. Соёлын төв. Соёлын төв тийм. Соёлын төв уучлаарай. Соёлын төвүүд яадаг вэ гэхээр тодорхой хэмжээний төсөвтэй орж ирдэг. За 4-5 тэрбум, зарим нь 20 тэрбум тийм. Тэгээд ингээд 400 хүний суудалтай 1200 хүний суудалтай гэл ялгаатай байгаа. Тэгэхээр энэ ерөнхийдөө нэг юм он дамжиж явдаг хөрөнгө оруулалт болчихдог. Тэгэхээр яа гэхээр жил болгон нөгөөтгч нь үргэлжилж байгаа учраас инфляцаас хамаарсан нөгөө худалдан авалтаа хийж чадхаа болдог. Яг нөгөө параметралаа татаж чадхаа болдог асуудлаар болоод дахиад тодтгол болж орж ирдэг. Төсөв дээр. Жил болгоны төгсгөлд одоо бид нар мэдэн шүү дээ. Тодтголж гин тодтгол шаардлагатай байна гэдэг. Тэгэхээр ийм учраас ер нь бол энэ төсвийн нэлийн том хэсэг бүрдэл хэсэг болчдөг л доо. Тэгэхээр яг өнөөдөр бид нар ирэмбийн асуудлыг чухалчилж авч үзэхгүй юм бол ингээд шаардлагатай гэж үзээд энийг барьж ийна гэж тайлбарлаж байгаа. За би нэг жишээ хэлье. Public investment гэдэг одоо ийм аппликейшн гэдэг Монгол. За энийг бол сангийн яамнаас гаргасан гэж би бол бодож байна. Тэгээд энэ аппликейшн дээр юу явдгийг гэхээр ерөнхийдөө санал асуулга явдаг. Хүмүүс санал асуулга өгдөг л байх нь л дээ одоо танд юу хэрэгтэй байна гэж асуухаар за илүү одоо юу гэдэг имлэг хэрэгтэй байна. Эсвэл бол сургууль хэрэгтэй байна, зам хэрэгтэй байна тий. Энэ соёлын төвүүд хэрэгтэй байна гэдэг хэлж байгаа. Тэгэхээр энэ соёлын төв гэдэг дээр одоо жишээ нь яагаад ийм өндөр одоо тоотой байгаад энийгээ бариад идэв гэхээр нэг юм асуудал байна. Яг тэр одоо вебсайтн дээр ч юм уу аппликейшн дээр хүмүүсээс санал аваад хамгийн өндөр санал авсныг нь ерөнхийдөө хэрэгжүүлж байгаа байхгүй. Тэгэхээр би нэг зүгээр жишээг нь харсан. Соёлын төв дээр 185 хүний саналтайгаар нэгдүгürt явж байгаа. Соёлын төв барих шаардлага. Тэгэхэд яг тэр бүс нутагт 6 хүний саналтай өрхийн имлэг байж байгаа. Тэгээ энэ хоёрыг харьцуулж үзээд барьж штэ тий. Энийг нь илүү их одоо дэргэд хүсэж байгаа юм байна. Тэгэхэд би бол тэр тоонд бол итгэхгүй байгаа одоо чинь 185 хүний саналтай соёлын төв байснаас 6 юутай тий. 6 хүний саналтайгаар энэ өрхийн имлэг энэ хоёрыг хооронд нь харьцуулахад бол бас одоо ер нь бол жоохон удлаал харагдаж байна л да. Тэгэхээр энэ мэдээлэл гол нь иргэдэд очихгүй байгаа асуудал бас байгаа шүү. За хоёулаа ярилцлагынхаа их хэсэгт бол Монгол улсын төсвийн 2% агаад ерөнхийдөө урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлын талаар ерөнхийдөө ярилцсан байгаа. Тэгэхээр одоо үргэлжлүүлээд ер нь энэ 2026 онд Монгол гэдэг айл энэ төсвөө нэгсэндээ мөнгө орлогоол гэсэн үг шүү дээ тий. Хэрхэн юунд зарцуулах гэдэг юм бэ? Энэ бүтцээр нь бас мэдээлэл өгч байна. За бид нар одоо 32.9 их 80 гэдэг тоогоо ерөнхийдөө хуваах чинь л да. Тэгэхээр за энэ дээр бол 17 их 80 нь тэр урсгал зардал гэдэг зүйл дээр явж байгаа. За энэ дотор нь юу ордын гэхээр төрийн албаа, агчдын цайлан тий одоо хүмүүсийн бас энэ хүү түрээсийн асуудал. Одоо чинь бид нар бол байнгын түрээсээр явж байгаа одоо төрийн байгууллагууд байж байгаа чинь тий. Эдгээр асуудлууд бол урсгал зардал гэдэг дээр. За ингээд үйл ажиллагаа зохион байгуулагч гэдэг юм. Бүх зардал бол энэ дээр явж байгаа. За хурж болохгүй нэг 8 их 80 байгаа.
За энэ болохоор нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын 8-ыг байдаг. За тэрийг бол бид нар угаасаа оролдож болохгүй. За эргээд 8.8 их найд буюу түрүүний бид нар ярьдаг нөгөө бүтээн байгуулалтын Монголын хөрөнгө оруулаад байна шүү дээ. Энэ дээр бол зөвхөн дан ганц одоо юу гэдэг манай улсын төсвөөсөө өгöd байгаа хөрөнгө оруулалт дээр нэмэх нь гадны зээл тусламжууд, буцалтгүй тусламжууд энэ ордог. Тийм учраас ер нь бол хөрөнгө оруулалтын зардлыг бол зарим тохиолдолд бол улс орнууд багасгаснараа өөрсдийнхөө тэр одоо улсын одоо government spending гэж хэлдэг те төрийн зардлыг бол багасгаж байдаг. Тэгэхээр бид нар ер нь харах юм бол бүтцийг харах юм бол 17, 8.8 гэдэг бүтцтэй орчиж байна гэсэн үг. За тэгэхээр нөгөө талдаа мэдээж бид нэр орлогоо ярих хэрэгтэй болчихно. Бид нэр 2026 онд Монгол улс маань нэг түрүүн тас ирэнийхээ ихэнд хэлсэн 31.6 их найдын орлого олохоор төлөвлөсөн тийм тэгж харж байгаа гэдэг. Гэтэл яг зарим судлаачид зарим эдийн засагчид бол энийг хийх өөдрөг одоо өөдрөгөөр төвшүүлсэн юм асуудал гарлаа гэдэг. Энэ дээр таны байр суурь яг энэ боломжтой юу? За хэдүүлээ 2026 оны төсвийг яг ингээд иргэдийн төсөв болсны дараа бол бид нар яг нөгөө төр төсөвдөр ямар үнээр одоо нүүрсээ зарахын одоо зэсээ зарахын ингээд тодорхой мэдээллүүдийг авна л да. Өнөөдөр яг хэлцэж байгаа учраас надад байгаа мэдээллээр би та бүхэн ямар ч гэсэн мэдээлэл өгье. 2025 онд бол бид нар жишээ нь одоо нүүрсний үнийг 129 гэж оруулж ирсэн. 129 сая доллар нэг тонн. За тэгэхэд одоо оны эхний өдөр нүүрсний дараагаар бол юу болж исэн гэхээр 70 хүртлээр буужсан тохиолдолж байна шүү дээ. Нэг тонн тутам. Тэгэхээр бид нар нөгөө нэг илүү өөдрөг хараад байгаа гэдэг чинь энийг хэлээд байгаа гэсэн үг. Бид нар ягаад 129 гэж харж ирсэн гэдэг чинь асуулт байгааз. Энийг тооцох аргачлал нь бол асуудал байна гэж би бол хувьдаа хардаг. Судлаач үнэ. Ягаад тэгэхээр бид нар энэ нөгөө тэнцвэржүүлсэн үн гэдгээр хардаг. За тэнцвэржүүлсэн үнийг бол сайн хэрэгжүүлсэн жишгүүд бол дэлхийд зөндөл байна л да. За Чили ус ч гэдэг юм уу те. Ингээд сайн хэрэгжүүлсэн усуд бол байна. Гэхдээ бидний нийт орлого чинь бараг 90 гаруй зөвхөн энэ уул уурхаагаас тэгээд тэр дундаа нүүрснээс их хэсэг нь байж байгаа шүү дээ. Тэгэхээр нүүрсний үнийг бид нар маш анхааралтай тэрэн дээр маш нягхур хандах хэрэгтэй гэж би бол хувьдаа боддог. 2020 онд юу болсон гэхээр ковидын дараа дэлхийн тэр чигтээ нийлүүлэлтийн сүлжээний доголдолд орсон. Тасалталд орсон тийм. Үүнээс улбаатайгаар бол коксжих нүүрсний буюу Монголын хамгийн их зарж борлуулдаг бүтээгдэхүүний үнэлгээ фьючерс зах зээл дээр $400 руу хүрсэн. Фьючерс зах зээл гэдэг бол бидний нөгөө нэг аман дээр зардаг үнийн төр биш байхгүй. За тэгэхээр энэ $400 хүрсэн үнэлгээ чинь бид нар бол магадгүй тэр гар дээрээс $200 зарж ирсэн баг гэж бодож байна. Тэгэхээр тэр үнэлгээнээс бид нар 5 жилийн moving average буюу үнэлгээний дунджаар бид нар тооцож аваад байгаа гэсэн. Тэгэхээр чи өмнөх жилүүдэд 20 онд өндөр, 21 онд өндөр байгаа л ингээд буурж штэ тий. Тэгэхээр энэ нөгөө нэг тооцоолох арга маань заавал бид нар тэнцвэржүүлснээр биш. Өнөөдрийн магадгүй хамгийн бодиттойгоор магадгүй дэлхийн банкны өгж байгаа санал арч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар яг өөрсдийнхөө орлогын тэнцвэржүүлсэн үн гэдгийг авахгүй байх юм бол бидний нөгөө өмнөх кейс чинь өндөр байгаад байгаа учраас дунд чинь тийм өндөр болчиход. Тэнгүүт дундаж өндөр байцхлаар бид нар ийм хэмжээний одоо бит тонн гарчдаг шүү дээ тий. Одоо жишээ нь өнгөрсөн жил бол нэг 80 сая тонн, тэрний өмнө 60 сая тонн. За энэ жил бол дахиад 80 гэж явах бах манах. Тэгэхээр ингээд бит хэмжээгээрээ тавьчихмууд эн чинь үржигдээд маш их хэмжээний мөнгө орж ирэхээр юм шиг харагдчихад байгаа байхгүй. Яг үнэндээ бол дэлхийн зах зээл дээр $70 руу унжийн гэдэг юм шүү дээ. Нүүрс ялангуяа коксчих нүүрсний. За ер нь бол энгийн байдаг үнээсээ за үйл ялэг л доошоо орж байгаа асуудал. Ер нь бол нэг 80-аас 100-ийн хооронд байдаг үнэтэй бүтээгдэхүүн баггүй. Энэ ямар үед өсөж ийн гэхээр тэр нийлүүлэлтийн сүлжээ доголдож байгаа гэж хэлээд байгаа. За магадгүй ковид болдог ч юм уу, дайнаас холбоотойгоор ч юм уу тийм онцгой үедэд өссөн байдаг. Тэнгүүт бид нар 5 жилийн мөн авирж авах гэдэг л өөр асуудал л та. Энийг одоо эдийн засагчид бол шүүмжилдэг гэсэн. Тийм учраас яг энэ үнэн дээр бол бид нар маш анхааралтай хандах хэрэгтэй. Яг түрүүнийхээ яг энэс шалтгаалаад энэ 31.6 их найд дээр очих магадлал ер нь хэрэг гэж үзэж байна энэ бодлоор. Яг уу ийм нөхцөл үүсдэг. Одоо жишээ нь яг дэлхийн зах зээл дээр бараа бүтээгдэхүүнүүдийн үн ялангуяа commodity-ийн салбар яадаг гэхээр за томоохон өсөлт орсон бол араас нь уналт орно. Тэр уналтын нэг
хэсэг эргээд өсдөг үе яг өнөөдөр бас монголчуудад тохиож байгаа. Эргээд бол үн харьцангуй тогтвортой бидний харж ирсэн ойртод ирсэн ба шүү дээ. 26 он бол бас яг энэ руугаа нэлээд байх юм болов гэж би яг шинжээчийн хувьд харж байгаа. За мэдээж дэлхийн банкны ч гэдэг юм уу эсвэл олон улсын валютын сангийн хэм зөвлөмжүүд гаргал байх тодорхой тооцсон үнээр. Тэгэхээр хэрэглээ гол нь байгаа юу гэдэг асуудалтай яг энэ үн гэдэг чинь холбоотой болж шүү дээ. Тэгэхээр бид нар бол бүтээгдэхүүнээ хаашаа өгдөг гэхээр урд хөрш рүү зардаг. Урд хөрш хэдийн хэмжээгээр авъяг нь ямар үн тогтоох гэдэг бүх юм холбоотой. Тэгэхээр урд хөрш биднээс авсан бүтээгдэхүүнээ нөгөө гангийн үйлдвэрлэлтэд ашиглаад гангаа цааш нь зарах асуудал явж байгаа. Тэгэхээр зөвхөн би энэ дээр бол ингэж харж байгаа нь дэлхий дээр бол төмрийн хэрэглээ асар өндөр байгаа. За энэ технологи хөгжиж байгаагийн хэрээр за түүнээс гадна энэ дан байлдаантай байгаа үеийн бас зэрэг зэвсгийн асуудал байгаа тийм. Энтэй холбоотойгоор төмрийн хэрэглээ бол өндөр хിവэрэ байгаа. За яагаад ер нь бол үнэн нэг унсын гэхээр өнгөрсөн жил хятад улс өөрсдийнхөө дотоод хэрэглээний гангаас гадна экспортынхоо гангийн хэмжээ 33%-аар нэмэгдүүлсэн байна. Ингэж нэмэгдүүлснээрээ гангийн үн унсан гэсэн. Мэдээж чинь зах зээл рүү хэмжээгээр нийлүүлэхээр үн унж байгаа. Тэгэхээр энэ хэсгээ ерөнхийдөө багасгана гэдэг одоо зорилтыг тавьсан. За ингээд нөгөө 5 жилийн сүүлийн 5 жилийнх нь сүүлийн жил дээр явж ирсэн. Тэгээд багасгасан. Тэгэнгүүт бидраас яг зүгээр авж байгаа тоо хэмжээ гайгүйсэн боловч бид тэр зах зээлийн үнэлгээ бол ерөнхийдөө түүх эдийнх нь хувьд бол надаас ийм л нөхцөл бүрдсэн юм л да. Тэгэхээр би бол зүгээр ингэж харж байгаа дэлхий угаасаа төмрийн хэрэглээ өндөртэй байна. Бид нар бусад улс орнуудыг харьцуулж харах хэрэгтэй. Жишээ нь одоо Япон улс. Япон улс их газар дээр гангийн үйлдвэрээ байгуулахын тулд маш их хүчин чармайлт гаргасан. Одоо жишээ нь Nippon Steel гэдэг компани байдаг. Nippon Steel компани Америк нэгдсэн улсын US Steel компаниг худалдаж авъя гэдэг 2023 оноос эхлээд ерөнхийдөө энэ үйл ажиллагаа явсан. За тэгэнгүүт Японд энэ дээрээс юу харж ийм гэхээр технологи нь байгаа хүмүүс чинь их газар руу гарах сонирхолтой болж шүү дээ. Их газар руу гарч явах гэдэг нь гэхээр яг ковид шиг ийм нөхцөл байдал үүсэх юм бол нийлүүлэлтийн сүлжээ доголдсноор үйлдвэрлэлээ хийж чадах байсан байна. Тийм учраас тэр Америкийн компаниг худалдаж авъя, өндөр үнэлгээгээр худалдаж авъя гэдэг саналыг тавьсан. Гэвч Америкийн засгийн газар бол Жо Байдны засгийн газраас бол эхлээд энэхүү асуудлыг бол шууд эрс эсэргүүцчихсэн. Угтаа бол эн чинь 2% секторын хийж байгаа худалдааны асуудал байна. Тэгэхэд улс нь орж ирээд ерөнхийдөө бидний стратегийн ийм одоо салбараа тийм учраас зарахгүй гэж шүү дээ. Ингэж явсаар байгаа одоо сая өнгөрсөн 100-аас өмнөх нь бас нэг шийдэгдлээ л дээ. Тэр үедээ 3 дахин өндөр үнэлгээтэй буюу нэг ч хувьцааны үнэлгээ бол $55-аар үнэлсэн. За урд нь хэдээсэн гэхээр энэ 18-19 байсан байхгүй. Тэгэхээр Япон хүртэл одоо яг өөрсдийнхөө энэхүү технологиг цааш нь явуулахын тулд их газар руу гарахыг зорж байна. Тэгэхээр угаасаа дэлхийд яг энэ төмрийн хэрэглээ өндөр хэвээрээ байх болно л гэж харж байна. Тийм учраас хэрэглээндээ таарсан тодорхой хэмжээний тогтвортой үн бол тогтох болов. Мэдээж одоо өвчин зовлонч гэдэг юм өөр ямарваа нэг юм нөлөөлөгч хүчин зүйл гарч ирэх юм бол үн савлах бол боломжтой. Тэгэхээр бол ерөнхийдөө манай улсын төсвийг бүрдүүлж байгаа хамгийн гол хэсэг бас энэ нүүрсний худалдаан дээр бол үнийн тогтвортой байдал магадгүй ажиглагдах юм боломжтой гэж харж байна. Тэгэхээр та бас ярианд дурдсан учраас нэг өсөн энэ салбар руу орчээ. Дайн мөргөлдөн гэж та бас ярьлаа. Өөр нэг зүйл нь манай энэ дотоодын эдийн засаг төдийлөн ард иргэдийн одоо хүсэж байгаа шиг дээшлэхгүй сайжрахгүй байгаагийн нэг том шалтгаан инфляц сайн буурахгүй гэх нэг шалтгаан бол яхахгүй гадаад хүчин зүйлс байгаад байна гэж манай шийдвэр гаргагч нар бол байнга тайлбарлаж байгаа. За энд бол түрүүний ярьсан дайн мөргөлдөөн байна. Мөн нэмэх нь Америк нэгдсэн улс болон бүгд найрамдах Хятад ард улсын хоорондын тарифын дайны асуудал. Тэгэхээр энэ дээр таны байр суурь энэ дээр бас манай үзэгчдэд мэдээлэл өгөл. Тэгэхээр бүгд бас энэ тоонууд дээр бас нэлээд жоохон боломжтой хандж явах хэрэгтэй. Ялангуяа улс төрийн хүмүүс ч гэдэг юм үү те. Ингэж хэлдэг л те бүр урт тоочод байгаагүй инфляцийн хэмжээтэй энэ төр гэж ярьдаг. Одоо бүр одоо амны уншлага болчихлоо. Ийм өндөр инфляцийн үед энэ төр гэж тайлбарладаг. Тэгэхээр Монголын улсын зорилтод инфляцийн түвшин болвол 4-8 буюу 6 дээр нэмэх хасах 2 байхгүй. 4-8% инфляцтай авах юм бол бид нэр яг өөрсдийнхөө эдийн засгийг тогтвортой хэмжээнд өсгөж чадна гэдэг тийм зорилт гэсэн үг. За өнөөдрийн түвшинд бол бид нар 9 рүү гараад ирлээ. Энэ бол мэдээж зорилттой түвшинээс өндөр гарсан байна. Энэ үед бол болно тий. 8% таа байхад бол бидний ийм амар өндөр инфляцтай гэж ярих нөр утгагүй болдог гэсэн үг.
Тэрнээс бага байх юм бол магадгүй нөгөө 4-өөсөө доошлох юм бол энэ эдийн засгийн өсөлтийг дэмжихгүй болж хувирдаг гэсэн үг байхгүй. Тийм болохоор яг энэ тоонуудыг хэлэхдээ маш болгоомжтой хэрэгжилж байгаас гэж хүсэж байна. За түүнээс гадна бол бид нар одоо Монголын нөхцөлийг бол одоо ирээдүйд 27 он хүртэл бол 5 дээр нэмэх хасах 2 болгоод ерөнхийдөө яг инфляцийн үндсэн гол байх ёстойг бууруулаад явж ил байна л да. Тэгэхээр бидний хамгийн гол инфляцийн нөхцөл юун дээр байгаа юм гэж асуух нь айгүй зүг байх. Бидний инфляцийн нөхцөл байдал бол төрийн зарцуулалт буюу government spending гэдэг зүйл дээр хамгийн өндөр гэдэг. За эсвэргээрээ энэ одоо хувийн байгууллагууд, бизнесийн байгууллагуудын хэрэглээ өндөр болоод инфляцид ийм хэмжээний одоо нөлөөлөл оруулаад ингээд ихсээд явж исэн бол тэр баг одоо нөгөө талаас сайн байх байж л дээ. Ер нь бол инфляц гэдэг маш одоо сонио ойлголт байдаг. Хаанаас болж үүсэж байгаа, ямархуу хэмжээтэй байвал хамгийн одоо баланст буюу оновчтой юм те. Эдгээр тоонууд ч маш чухал байдаг гэсэн ойлгож байна. Тэгэхээр хувийн секторээс болж үүсээгүй, ялангуяа төрийн сектор буюу энэхүү government spending-ээс болж үүсэж байгаа инфляц бол мэдээж хортой асуудалтай. Тэгэхээр энийг бид нар яаж хийвэл ер нь зүгээрээс юм гэхээр яг бид нар маш их том алдаанууд гаргасан л да одоо чинь бодлогын хувьд 2023 онд 2024 онд Монгол улс энэхүү худалдааны тэнцэл гэдэг зүйл дээр дандаа эерэг үзүүлэлттэй байсан. За энэ бол бидний хувьд бол маш том амжилт байсан. За энэ бол мэдээж нөгөө нүүрстэй ч холбоотой одоо асуудал шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр бид нар нэмэгтэй байгаа үедээ ямар одоо асуудлыг хийх байсан гэхээр хувийн секторуудын татварыг ерөнхийдөө буулгаж авах хамгийн гол зорилгоо болох хэрэгтэй байсан болов уу гэж би бол харж байгаа. Тэгэхээр хэрвээ хувийн секторуудын татварыг буулгаад за тэр өсөж хөгжих боломжийг өгсөн бол энэ чинь маш олон зүйлтэй уялдаатай байдаг. Тэрний юм гэхээр нөгөө ажилгүйдлийн түвшин хүмүүсийн дундаж орлого тий хэрэглээ гэдэг бүх юм эндээс холбоотой байдаг байхгүй. Тэгэхээр хувийн секторуудад бол зай гаргаж өгөх хэрэгтэй байсан. Гэсэн хэдиж бид нар бол яг татврынхаа орчныг бол хിവэр нь явуулаад дээр нь уг нь бол худалдааны тэнцэл дээр нэмэгтэй байсан боловч ер нь одоо улс нь захиран зарцуулчихж байгаа асуудал болчихж байгаа. Тэгэхээр тэрийг тойрсон бизнесүүд бол маш их хэмжээний одоо зах зээлийг халаах хэмжээний байлаа л да. 2024 оны 6 дугаар сараас хойш бидний инфляц бол бас огцом өссөн. Тэгвэл нөгөө нэг хэмжээгээ бид нар бас харах хэрэгтэй тий. Тийм амар их хэмжээтэй гэдэг нь бол жоохон өрөөсгөл. Тэгвэл ер нь бол зориод явж байгаа. За үүн дээр нь тулгуурлаад Төв банк нь өөрсдийнхөө бодлогын хүүгээ дагуулж хийж байгаа асуудал байна. За энэ бол өөрөө бас нэлээд том асуудал. Одоо чинь сангийн яамнаас гарч байгаа шийдвэртээр тулгуурсан Төв банкны шийдвэр гараад байна уу да гэдэг ерөнхийдөө жоохон хардлага харагдаад байгаа гэсэн үг. Ер нь яг яаж явдгийг гэх юм бол яг зүгээр барууны орнууд жоохон өөр өнтер гэж ярьдаг ч гэсэндээ үндсэн гол систем нь яа гэхээр Төв банк үндсэн мөнгөнийхөө бодлогоор мөнгө зохицуулдаг. За тэрэндээ таарсан зарцуулалтаа уусна хийж явах хэрэгтэй байтал нөгөө инфляцийн гэдэг асуудлаас чинь болоод тэнцээ бидний байсан 10% таа байсан бодлогын хүүг 12% дээш нь өргөлөлтөө. Тэгэхээр энэ бол яг нөгөө гажуудлын асуудал харагдаад байна. Энэний оронд бол илүү Монгол банк, манай Төв банк бол өөр ингэсэн бие даасан юм бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн судлаачдын байр суурь банк явсаар ирсэн тийм ээ. Яг энэтэй уялдуулаад инфляцтай ярихад бас буцаад төсвийн орлого нь 31.6 байж одоо зарлага нь 32.9 ингээд нийтдээ ингээд хасаад үзэх юм бол 1.3 их нийтийг бид нэр дараа жил алдах нэ буюу одоо өөрт явах нэ гэж ойлгоно. За ер нь бол тийм. Тэгэхээр өрийн асуудал гарч иж байна. Монгол улс ер нь өнөөдрийн түвшинд хэдийн хэмжээний өртөө явж байгаа манай улс те Монгол гэдэг айл. Энэ өртөө байгаа нь ер нь зөв юм уу буруу юм уу? Энийг бусад улсуудтай магадгүй манайхтай адилхан эсвэл манай одоо бүс нутагт байгаа энэ бусад эдийн засгтай харьцуулахад манай энэ төвшин ер нь хаагуур яаж явж байгаа юм бэ гэдэг тал дээр манай үзэгчдэд нэг мэдээлэл өгөөд өөрийнхөө байр суурийг илэрхийлээ. За бид нар 2023 оны 4-р улирлаас хойшоо өөр бас нэг ерөнхийдөө бас жоохон ихсэж байгаа ийм нөхцөл харагдаж байна. Яг одоогор бол бид нар 39 орчим тэрбум долларын өртөө ус явж байна. За биллион доллар гэсэн үг тийм. Тэгэхээр 23 онд энэ бол 33 байсан. 23 оны 4-р улирал гэсэн. Тэгэхээр нэг 2 жилийн хугацаанд бол бидний өр бол яг нэмэгдсэн нөхцөл байдалтай харагдаж байна. За үүн дээрээс бол засгийн газрын өр бол тэмч хөдлөөгүй байна. Засгийн газрын өр одоо манай улстай холбоотой өр бол ерөнхийдөө 8.8 тэрбум долларын өр явж байна. За үлдсэн нь бол ерөнхийдөө хувийн хвшлүүд.
За энэ хүү одоо хадгаламжийн байгууллагууд гэдэг ерөнхийдөө байгууллагууд ордог. Тэгэхээр нийлээд бол нэг ойролцоогоор нэг 20 орчим биллион долларын буюу тэрбум долларын өртөө байна. Тэгэхээр улсын үр бол хэвэндээ байж байгаа. За эсвэргээрээ хувийн секторуудын хооронд явагддаг зээлч бүр. Одоо хувийн сектор, гадны хувийн сектороос авсан үр бол Монголын нийт үр гэдэг юм дотор харагдаад байна шүү дээ. Тэгэхээр одоо яг хуу бас ингээд улс төр гэдэг юм чинь бас нэг хэцүү тэрэлтэй юмыг ингээд гуйлах гэдэг. Одоо чинь хүн болгоныг ийм бодолтой явж байгаа. Монголчууд маш их өртөө тий. Тэгээ нэг хүн болгон бараг тэдэн дөрөвний өртөө энэ төр гэдэг тийм тоонуудыг хүртэл гаргаад тавьчихдаг. Энэ чинь өөрөө хүмүүсийн ард иргэдийн үр биш байхгүй. Хувийн секторуудын үр байна. За төв банкны үр гэж байна. Улсын үр гэдэг. Тусдаа асуудлууд явж байгаа. Тэгэхээр энэ тоон дээр ер нь бол жоохон тоглох гэдэг асуудал байгаа. Тэгэхээр бид нар яг өнөөдөр үнэхээр өртөө хардсан юм уу гэдэг асуулт асуух юм бол за би бол хувьдаа үгүй гэж хэлнэ. Энэ одоо жишээ нь яг бидний өнөөдрийн амьдарч байгаа шинэ Кейнсийн онол гэдэг онол төр чи амьдарч байгаа улсууд яг энэ өрийн системээр л бүх эдийн засгаа хөдөлгөж явж байгаа. Одоо жишээ нь та бүхэн сонссон бол сая Дональд Трамп гарсныхаа дараа тэр дөөш гэдэг байгууллагыг байгуулснараа яг 37.2 тэрлион доллар буюу их 80-ийн өртөө боллоо буюу нэг жилхэн одоо хугацаанд бол ойролцоогоор 2 тэрлион шахуу долларын өрөд нэмлээ гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тийм нэмээд байгаа. Яг нэмээд байгаа гэхээр чинь улс орныхоо илүү их юм том эдийн засаг болгохын тулд нэмээд байгаа. Гэхдээ хүмүүс энэ дээр нэг ойлголттой байна. Төв банк нь мөнгөний хэвлждэг гэж боддог. Энэ дээр одоо юу гэдэг яг ингээл мөнгө принтерлээд гаргаад идэг асуудал байхгүй. Тэгээ зарим хүмүүс бүр ингэж хэлдэг. Тоо шивчдэг гэж хэлж байгаа байхгүй. Энэ тоо шивдэг асуудал ерөөсөө байхгүй гэдэг аюулсаа ойлгох хэрэгтэй. Юутай холбоотой гэдэг нь хэрэг энэ ерөөсөө бонд гэдэг асуудалтай холбоотой. Улсын бондууд бол олон улсын зах зээл дээр гарч бусад одоо томоохон хэмжээтэй компаниуд эсвэл өөр улс орнууд нь худалдаж авах боломж үүсэж идэг л да. Тэгэхээр энэ одоо зах зээлийг money market буюу нэг жил хүртэлх ерөнхийдөө одоо бондын зах зээл. За тэрнээс дээших буюу за тэрийг T-bill гэж хэлдэг. За тэрнээс дээших нь бол T-note, T-bond гэж хэлдэг. Тэгэхээр энэ бондын зах зээл чинь өөрөө яад юм гэхээр улс өөрөөхөө одоо бондыг гаргаж өөр объектууд зарлаа тий. Тэгээд тэр зарсан мөнгө нь орж ирэхэд тэрийг хэрэглээд эдийн засгаа томруулаад яваад байгаа асуудал байхгүй. Тэгээд энэ нь өөрөө дараа нь үр болж үлдэж штэ тий. Энийг төлөвтэй яадаг гэхээр төв банк нь өөр дээрээ нөгөө өөрийг аваад мөнгөний өгдөг асуудал. Тийм учраас улсын үр бол нэмэгдээ яваад байдаг. За тэгвэл бид нар яагаад яг тэр тоглоомыг тоглож болохгүй байгаа юм бэ гэдэг асуудал байхгүй. Бид нар яагаад болохгүй байгаа юм бэ гэхээр манай бондууд өндөр хүүтэй гарах шаардлагатай болдог. Яагаад тэгэхээр бидний зээлжих зэрэглэл гэдэг нэг асуудал яригддаг тийм. Бид нар зээлжих зэрэглэл өнөөдөр биений төвшөнд хүрлээ Moody's биднийг дэвшлүүллээ гэж ингээл баяртай мэдээмж ярьдаг зөв. За өнгөрсөн жил Fitch rating бас нэг юу дэвшлүүлсэн гэл тийм. За мэдээж дээлж байгаа гэдэг нь сайн. Гэхдээ бид нар одоо Moody's-ийн нийт 20 ранк байдгаас 17-оос доош нь бол дефолт. За тэгээд бид нар 14-өөс 13 дугаар байрлал орсон байхгүй. Би хоёроос би нэг рүү орчихно. Тэгээд энэ нь өөрөө яг сайжирч байгаа асуудал мөн. Гэхдээ бид нар стил нөгөө junk гэдэг ангилалтай байгаа. Non invest гэдэг ангилалтай байгаа. Тийм учраас бид нар олон улсын зах зээл дээр нөгөө бондоо гаргаад өөрсдийнхөө зарыг ихлээр бидрийг сонирхох ямар содон шинж тэмдэг байгаа юм тий. Юу бид нэ одоо тэр хөрөнгө оруулж байгаа хүнд хэрэгтэй юм хэрэг мэдээж найдвартай байдал гэдэг. Тэгэхээр бид нар нөгөө нэг junk гэдэг дотроо байгаа учраас юугаар тэр хүмүүсийг татах юм гэхээр ерөөсөө хүүгээ нэмж татдаг. Тэгэхээр бидний хүү нэмэгдэхээр бидний төсөв дээр орж ирж төлөгддөг учраас эн чинь өөрөө тийм хамаагүй нэмчих болохгүй байгаа байхгүй. Тэгэхэд илүү нөгөө том эдийн засгуудын хувьд бол энийг бүр одоо нөгөө эдийн засгаа дэмжих бүр шинэ хэрэгслийн төр болгож гаргаж ирж байгаа. Одоо чинь ковидын ардталд бол энэ quantitative easing гэдэг хөтөлбөрийг бол маш хүчтэй хийсэн. Тэрний юу хэлээд байгаа гэхээр төв банкуд нь арилжааны банкудаараа байгаа өрүүдийг өөрсдөн дээр авч эргүүлж одоо нөгөө банкудаа бэлэн мөнгөтэй байлгах. Тэр бэлэн мөнгөөрөө дамжуулаад одоо хүмүүс рүү зээл өгөх. Тэр нь хямдхан зээл очих. Энэ боломжуудыг олгож идэг учраас эдийн засгийн одоо яг тоглоомыг тоглохдоо яг бодлохоор л болох хэрэгтэй л доо. Тэгэхээр бидний нөхцөлд бол жоохон хүндхэн. Гэхдээ бид нар бол энийг зайлшгүй хийх хэрэгтэй. Энэ хүнд байдлаас гарах хэрэгтэй. За тэр зээлжих зэрэглэл дээр дээшлж байгаа нь сайн боловч бид нар тэрийг баяр болгож нэг тэмдэглээд байгаа нь бол яг энэ хөрөнгө оруулж байгаа хүмүүст бол инээдтэй л харагддаг байх. Тэгэхээр нэг иймэрхүү байдлуудаа болоод илүү ус төрийн асуудлуудаа болоод энийг алтан одоо дээшлүүлэх арга хэмжээнүүдээ аваад явж явах нь бол зайлшгүй байх л та.
За та манай ярилцлагын эхний хоёр хэсгээр бол ерөнхийдөө төсвийн орлого, зарлага, мөн өрийн асуудал, үүнтэй холбоотойгоор Монгол улсын эдийн засгт үүсэж байгаа инфляц, мөн цаашлаад зэлж зэрэглэлийн асуудлуудаар хайлаа ярьлаа л да, тийм ээ. Тэгэхээр яг энэ чэнэс улбалаад нэг асуулт гарч ирж байгаа нь Монгол улс ер нь одоогийн байгаа өрн таны бодлоор харьцангуй аюулгүй түвшинд, за аюулгүй ч юм эсвэл тэнцсэнгуй бага түвшинд байгаа юм бол хөгжингүй орнуудын тоглоод байгаа энэ тоглоомын дүрмийн дагуу магадгүй илүү их өр зээл гадаад улсуудаас аваад дотоодынхаа эдийн засгийг тэтгэх, эдийн засгийн жинхэнэ ёс орнуудаа солонгоруулах энэ ажил руу хөрөнгө оруулахын зүйтэй гэсэн нэг байр суурь цогцолцоод байна л да, энэ зөв. Тийм. Тэгэхээр би түрүүнээс яг нөгөө нэг энэ диалог гэдэг зүйлийг ярьсан. Кейсийн онол гэдэг зүйл дээр бид нар шинэ кейсийн онолыг хүлээн зөвшөөрч удаа дэлхийд даяараа л ерөнхийдөө энэ дээр явж байгаа. Тэгэхээр энэний гол онцлог нь юу юм гэхээр чөлөөт эдийн засаг өндөр нэмэх нь одоо төв банк буюу энэ төрийн хараад байдлыг бол оруулж өгсөн. Ийм л одоо эдийн засгийн орчин гэж ойлгох нь л дээ. Тэгэхээр энэ үед ер нь бол яаж юм гэхээр улс орнууд ерөөсөө өөрсдөө бол зарж байгаа. Бондыг гаргаснараа өөрсдөө мөнгөтэй болж ийн тэрнгээрээ эдийн засгаа дэмжиж байгаа, зах зээлээ дэмжиж байгаа. Дахиад дараа нь энэ бондоор л дардаг. Дараагийнхаа бондоор өрөө дардаг гэсэн үг. Тэгэхээр өрөөр явсаар байгаа одоо улс орнуудын өр бол одоо дэлхийд дээр хамгийн хүртэй орнуудын хонд бол Япон, Америк гэдэг явна л да. Тэр чинь хаана ингээд ийм өр тавиад байгаа юм гэхээр бусад улс орнуудаас томоохон корпорациудаас авсан өрөө дараагийнхаа төвшин төлөөд л яваад байгаа асуудал байхгүй. Тэгээ үүнтэй холбоотойгоор одоо жишээ нь нэг ийм асуудлууд ч гэсэн яригдаж эхэллээ. Трамп яг тариф гэж яриад байгаа тийм. Тарифын асуудал нь өөрөө зах зээл дээр маш их савлгааг үүсгэдэг л тийм. Тэгэхээр магадгүй зүгээр эдийн засгийн хамгийн гол одоо доктортой байдлыг харуулдаг энэ хувьцааны зах зээлийг юу тэгж үнэлдэг. Тэгэхээр хувьцааны зах зээлийн уналт нь магадгүй эргээд бондыг худалдаж авах буюу хүмүүс өөрсдийнхөө тэрхүү хөрөнгө оруулсан байсан мөнгөө хамгаалах чиглэл рүү шилжих юм бол ямар нөхцөл үүсдэг гэхээр бондын тэр yield буюу одоо өгөөж нь буурч идэг байхгүй. Тэгэхээр хувьцааны зах зээлээс ерөнхийдөө мөнгөний урсгал бондын зах зээл рүү гарах үзэгдэл болохыг ерөнхийдөө хүлээж иж бас боломжтой. Зах зээл одоо эдийн засаг муудлаа гэхэд бол тийм нөхцөл бүртгэнэ шүү дээ. Энэ дээр бол бондын yield curve гэж хэлдэг л дээ. Мэргэжлийнхэн юм доошоо хэлбэртэй болж эхэлдэг. Энэ бол эдийн засгийн хямралын үед бий болдог байхгүй. Энэ үед бага хүүтэйгээр бонд гаргах буюу өнөөдөр одоо жишээ нь Америк нэгдсэн улсын 10 жилийн бонд бол 4 орчим хувийн хүүтэй гэж байгаа. 2020 онд энэ бүр 0.3% хүүтэй болсон. Буюу тэр бондыг худалдаж авсан тийм хүү авах нь шүү дээ. Мэдээж ийм хүүний араас хин ч явахгүй. Юуг сонирхож байгаа юм гэхээр өөрсдийнхөө тэр хөрөнгийг л хамгийн найдвартай хөрөнгө оруулалт руу хийгээд дүүжиж байгаа асуудал болж шүү дээ. Алдчихгүй юм бол. За тэгэнгүүт энэ нөхцөл бүрдэж байгаа үед яа гэхээр улс орнууд чинь тийм бага хүүтэй бонд гаргаж байна. Яг тэрнтэй жишг тий. Тэрнээс арай өндөр бондууд гарах нь шүү дээ. Тэгтээ тэр төлөгдөх хүүн харьцангуй өнөөдрийн байгаатай харьцуулбал бага шүү дээ. Тэгэхээр энэ бол хөрөнгөний зах зээл дээр бас нэг тиймэрхүү уналтыг үүсгэхийг бол одоо бас үүсэхгүй байгаа. Тийм учраас яг энэ тарифын асуудлыг бол магадгүй тэрийг эхлүүлж гин удаа гэдэг шинжичдийн дүгнэлтүүд бас яваад байдаг. Тийм учраас ер нь бол аль талдаа судалгаагаа харж явах нь бол маш зөв болчиход байгаа. Энэ яг болоод эхлэхийн цагт бол магадгүй нөгөө том үнэлгээтэй болцсон байгаа компаниуд. Одоо бараг дэлхийн хамгийн том компани чинь 4.7 их 80-ийн долларын үнэлгээтэй болж үзүүлэлээ л дээ сая. Яг одоо жоохон бууцсан байна. Nvidia компани. Энэ ч өөрөө 2 жилийн өмнө, 3 жилийн өмнө дэлхийн хамгийн том компани Saudi Aramco байсан байна. 2 тэрлион долларын үнэлгээтэй. Тэгэхэд хардаа 3 жилийн дотор тэрийг давсан хэмжээний ийм амар том үнэлгээтэй компани гарч ирж байгаа гэдэг бол хөрөнгөний зах зээл дээр маш их хөрөнгө байгааг илтгэж байгаа. За тэгээд энэ дээрээс хүмүүс мэдээж ашигаа хадгалахыг хүсэх юм бол нөгөө бонд руу ч орж. Тэгээ бондыг их худалдаж авах тусам нөгөө хөөж багасаад байдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр бол энэ бондын зах зээл бол өөрөө индикатор болдог. Тэр өрийг одоо тодорхойлж идэг хамгийн гол одоо зүйл гэсэн үг. Ийм учраас улс орнууд энэ үед маш их хэмжээний бонд гаргах сонирхолтой болоод эргээд эдийн засгаа үүгээр бол итгэдэг юм аа. Түүнээс ч нөгөө нэг төв банк нь гарч ирээд мөнгө принт хийдэг гэдэг ойлголт ярьдаг шүү дээ. Ийм ойлголт юу ч байхгүй.
Тэрийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр принтерлдэггүй байх нь ямар ч гэсэн зүгээр бонд гаргаж бол мөнгө босгодог нүг. Тэр нь харин зах зээл рүү орохдоо шууд инфляцид нөлөөлөх харьцангуй багтаа гэдэг ардаа өр болж явж байгаа юм. За ерөнхий одоо сүүлийн Монгол улсын нийт өр төсвийн сахилга баттай болон одоо батгүй байгаа байдал мөн одоо эдийн засгийн төлөв байдлыг хараад мөн зээлжих зэрэглэлийг нь бас хараад таавал илүү хөрөнгө оруулалтын чиглэлээр бас хичээл заадаг хүний хувьд хэлэхэд Монгол улсад ер нь хөрөнгө оруулах бондын зах зээлд жишээ ярилттэй. Тийм зөвлөх үү? За яг нөгөө бондын зах зээлд бол хөрөнгө оруулахын тулд одоо ритейлерүүд буюу жижиглэнгийн арилжаагчид бол орох боломжгүй л дээ. За яг бөөнөрөө нэлээд сан болоод ингэ явах болж байгаа өөр юм. Монгол улс руу хөрөнгө оруулах хэрэгтэй. Би бол хөрөнгө оруулах хэрэгтэй гэж байна. Яагаад гэхээр бидний хамгийн их зардаг бүтээгдэхүүнүүд яг одоо дэлхий дээр хэрэгтэй байх шаардлагатай. Бид нар бондынхаа өрийг төлөхөд ямар ч асуудалгүй. Бидний бондын хүүч нь одоо чинь юу гэдэг Америк бол нэг 4 гэж ярьлаа шүү дээ. 4-5% хүүтэй байлаа. Бид нар ингээд 9-13 хүртэл хувийн одоо хүүхдэг. Тэг яг нь доллар хорлоо. Тэгээд боломжтой байвал өгөх хэрэгтэй. Одоо авах хэрэгтэй. Бид нар хөгжиж байгаа зах зээл. Манай энэ хөрөнгийн зах зээл ялангуяа маш залуухан байна. Одоо жишээ нь бид нар дээр бол нэг ийм ойлголт явж байна л да. Нийт одоо хөрөнгийн зах зээл дээр бол нэг 13 их 80 төгрөгийн мөнгө өнгүүлэгтэй. Монголын одоо зах зээлийг хийж байна шүү дээ. Биржээс гарсан юу тий. Тэгээд бидний өнөөдрийн дотоодын нийт бүтээгдэхүүн ойролцоогоор нэг за нэг 80 их 80 дарнд явъя л да. Өнгөрсөн оны татаагаар. За 80 гаруй байх бах тий. Тэгээд ингээ харахаар ерөнхийдөө нэг 6-аас 7 дахин том зах зээлийн одоо юу дотоодын нийт бүтээгдэхүүн том биш үү тий. Тэгэхээр энэ хоорондын харьцаагаар тухайн улс орны тэр хөрөнгийн зах зээл ямар хуу байгаа вэ гэдгийг ерөнхийдөө тодорхойлдог гэж ойлгож болно. За жишээ нь одоо дурдах юм бол Америкийн нэгдсэн улс бол 50 орчим одоо тэрлион доллар. За одоо бараг 60 болсон шүү нэрээ. Сүүлд маш их нэмэгдэж байгаа. 60 орчим их 80 одоо долларын тийм хөрөнгийн зах зээл байхад юу нь болохоор дотоодын нийт бүтээгдэхүүн жилийнх нь 29 баг. За 30 баг. Жил 30 баг тий. Хоёр дахин том. Бидрих 6 дахин жижиг юм байна. За би хэтэрхий том одоо ийм юутай харьцууллаа гэж үзэх юм бол бид нартай ойрхон улс. Бид нартай ойрхон улсуудын ерөнхийдөө дотоодын нийт бүтээгдэхүүнээс нэг 2 дахин жижиг. Эсвэл баг тэнцвүүч гэдэг юм уу. За бүр нэг юунууд нь 3 дахин жижиг. Ийм нөхцөлтэй л дөө. Тэгэхээр бид нар өнөөдөр сүүлийн ингээд 5 жил хөрөнгийн зах зээл хөгжөөд энэ дээр эргэлж байгаа мөнгөн урсгал нэмэгдээд байгаа гэж байгаа боловч бид нар жижиг хэвээрээ байгаа. Энэ гадны хөрөнгө оруулалтуудыг татах буюу яг тэр үйл ажиллагаагаа нээгээд одоо гадны хөрөнгө оруулагчдад таатай орчмыг өгөөд одоо гадны хөрөнгө оруулагчид улсын ашигаас 20% өгдөг байхгүй. Энийг одоо бууруулах шаардлага байгаа. Энэ дээр лобби хийх шаардлага байгаа гэдэг ч юм уу. Эсвэл бол одоо эдийн засгийн ядаж тогтвортой байх юм бол тэр хүмүүс ч мэдээж доллартай орж ирээд төгрөг худалдаж аваад төгрөгөөрөө худалдаж аваад ашигтай ажиллаад эргээд доллар худалдаад авахд доллар нь үнэлгээ нь одоо өссөн байх юм бол энэ хэцүү шүү дээ тийм. Тогтвортой байх хэрэгтэй. Тогтвортой байх хэрэгтэй. Эдийн засаг тогтвортой байгаад эхлэх юм бол Монгол маш сонирхолтой байхгүй. Яа тэгэхээр бидрийг тойрсон одоо за ингээл Япон энтерт бол бараг магадгүй банкны хадгаламжийн хүү гэдэг бараг л байхгүй тийм. Одоо барууны орнуудад за 1-2% гэдэг юм. Тэгэхэд бид нар өнөөдөр ямар хөө өсөл санал болгодог вэ гэхээр зөвхөн банкныхаа хадгаламжин дээр 12-аас дээш үү тийм. За нөгөө энэ хөрөнгийн зах зээл дээр бол бүр ингээд дундчлаар хамдоросчтэй шүү юу хөгжүүд байна. Бүр найдвартай гэж хэлэгдээд байгаа бондууд дээр дотоодын бондууд шүү юм. Тэгэхээр нөгөө олон улсад гардаг бондууд биш. Эдгээр дээр хаалттай зах зээл дээр 24 хүртэлх хувийн өгөөжийг амлаж байгаа бондууд явж байгаа байхгүй. Тэгэхээр Монголын зах зээл үнэхээр сонирхолтой. Бид яг энэ тогтвортойгаар дараагийн 10 жил за магадгүй 20 жилийн нүүрс болон зисээрээ ингэж явах юм бол энэ мэдээж дэлхийд угаас шаардлагатай байгаа түүхийдэд байгаа учраас манай эдийн засаг бол маш сайн томрох хэрэгтэй. За гол нь нөгөө бидний төсвийн асуудлыг дахиад дэлхийн дээр оруулж ирэх л байх л та. Тэгвэл бид нар сонирхолтой зах зээл байхгүй. Тийм учраас энийг дагаж бол хөрөнгө оруулах ёстой л гэж би бол. За яг гадны шууд хөрөнгө оруулалтын талаар бол дараач удаад ярилцах боломж гарах болов гэж бодож байна. Гэхдээ яг одоо нэгэнд дотоодын хөрөнгийн зах зээлийг ярьж эхэлснийх сүүлийн үед гарч байгаа энэ ерөнхий нэг тренд ажиглалтуудаас би бас таны байр суурийг өгж байна.
Монголын хөрөнгийн зах зээл за Монголын хөрөнгийн биржээс гаргасан яг нэлээд олон хувьцаанууд байна л та тийм ээ. Одоо манай үзэгчид ч гэсэндээ автсан явж идэг байх. Гэхдээ энэ чинээс харж байгаа за яг би бол хөрөнгө оруулсан зүйл байхгүй гэхдээ ерөнхийдөө хүн харах юм бол тухайн улсад хамгийн одоо өгөөжтэй гэж хэлэгдэх салбарууд руу хөрөнгө оруулах нь зүйтэй байх мэдээж тийм ээ. Тэгэнгүүт тэр бол магадгүй манай санхүүгийн тоглогчд буюу одоо систем ингэж хэлэгддэг дөрвөн банк дөрвөлээ агтгч хувьцаагаа бол олон нийтэд санал болгоод 2 жил болж байна уу тийм ээ. 2 жил болж байна. Тэгэхээр энэ 2 жилийн хугацаанд хувьцааных нь үнийг харах юм бол ханшийг нь харах юм бол энэ бол ерөөсөө өссөн зүйл байхгүй бараг ихэнх нь магадгүй бүгдээрээ хасах дуу орж байгаа байж бол магадгүй. Тэгэхээр энэ одоо манай энэ зах зээл төлөвшөөгүүдээ юм уу эсвэл одоо энэ ер нь уг шалтгаан нь юу байгаад энэ бас эрүүл үзэгдэл мөн үү гэдэг нэг хариулт өгч байна. Тэгэхээр яг уу яг эрүүл үзэгдэл гэж хэлэхэд бас жоохон хэцүү. Яа тэгэхээр одоо чинь манай банкнуудын ашигт ажиллагаа энэ төр 60% тэртээ гардаг зарим тохиолдолд тий. Энэ одоо юу гэдэг нь олон улсын нөхцөл байдалтай харьцуулах юм бол энэ чинь бүр гайхамшигт өсрөл байхгүй тий. За ер нь бол нэг хүлээгжсэн хэдэн хувиас нэг 10 дотроо л яригдчих хамгийн дээдлүүд нь тийм өндөр 10%. Тэгэхээр бид нар өнөөдөр 60 70 80% бас ашигт ажиллагааг энэ төрийг харуулдаг. За тэгэхэд нөгөө зах зээл дээрх юуны компанийн за нөгөө банкнуудын байж юм уу те үнэлгээ өсөхгүй байж байгаа. Энэ өөрөө биднэрт ямар асуудлыг дагуулж байгаа гэхээр биднэрт яг тийм хэмжээний одоо худалдаж явах сонирхолтой хүмүүс нь бол байхгүй байгаа гэлээд байгаа гэсэн. Манай Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хандлал арга ярьж штэ те. Гэхдээ санаа зовлтгүй энэ бол өөрчлөгдөн өссөн үсэг. Энийг бол одоо сүүлийн 5 жилийн хугацаанд бол Монголын хөрөнгийн зах зээлийн энэ хүү өсрэл дээр ерөнхийдөө харж болох буюу тэр хэмжээгээр нь тодорхойлж байгаа. Бид нар бас сүүлийн 5 жил бол нэг 2-3 дахин бол том болчлоо шүү. Энэ зах зээлийн хэмжээ. Тэгэхээр хүсүүсэг хүмүүс орж эхэлхий. За тэгээд түрүүний таны асуулт болохоор яг хувьцааных нь үнэлгээ нь бол ингээл байгаад байдаг те. Хэвэн дэшгүй байгаа зарим тохиолдолд хасах руу орчод байна гэдэг. Энэ дээр одоохондоо ямар нөхцөл байгаа юм гэхээр бид нар Монгол хүмүүсийн хөрөнгө оруулах сэтгэл зүй болохоор яг тэр нэг дивиденд буюу ногдол ашиг дээр л явж байгаа. Ногдол ашиг аваад за нөгөө авсан тоо хэмжээгээр хувьцаа нь байж байгаа. Тэр нь бол зарим тохиолдолд жоох хасах руу ороод ингээл нэмэх рүү ороод ингээл хэвэндээ байгаад байна шүү дээ. Энэ бол одоохондоо нэмэгдэхгүй байгаад байна. Тэгмээ авж байгаа ногдол ашиг чинь бол эхний ээлжинд бол болчиход байгаа. Тэгээд одоо дараагийн хөдөлгөөн орж ирэх буюу одоо магадгүй үнэлгээнүүд нөсөхийн цагт бол энэ үнэхээр сонирхолтой хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд бий болно. Би бол яг тантай санал нэг байна. Санхүүгийн салбарынх бол манайх тэрхий бага үнэлэгдсэн байж магадгүй. Явандаа бол одоо үнэлгээ бол өсөхөд бол тийм гайхаад ахаар зүйл бол биш юм аа л гэж ойлгож байна. За манай ярьцлага төсөхөд бол тун артж байна. Тэгээд ерөн сүүлийн хэдэн асуулт дээр би буцаад энэ төсвийн асуудал руу одоо нийгэмд одоо хамгийн чухлаар яригдж байгаа энэ цалингийн асуудал руу нэг асуултаар төсөе гэж бодож байна. Энэ бол төрийн албаагчдын асуудал. Ер нь бусад зүйлүүдтэй ч ер нь уялдаа холбоотой хамааралтай юм асуудал. Монгол улс нэг ойролцоогоо 280 гэдэг л мянган 220 гэдэг ч л төсвөөс цалинжиж байгаа хүмүүсийн тоо болж байна. Төрийн албаагчдын тоо бол юм байна. За тэгээд гэхдээ эргээгээд тодорхой салбаруудын төрийн албаагчдын тоог одоо шууд зохиомлоор гэдэг ч юм те 9% өчлөө 8% багасгаад тэрнээс гаргасан одоо энэ хэмнэл дээр бусад одоо чухал гэж хэлж байгаа багш эмч нарын цалин нэмий гэдэг ийм асуудлууд бас яригдж байна. Тэгэхээр яг иймэрхүү төвшөнд иймэрхүү одоо бас арайч бас шокнд бол арайч бас түрүүний дөвж дээр дахиад бас ярьжсэн тийм Америк нэгдсэн улсын засгийн газрын дөвжөөс бас арга хэмжээтэй бас адилхан дөө иймэрхүү арга хэмжээ авах боломж байгаа юм. Зарим улс төрчид бол энэ тухай бас яриад эхэлсэн л байна л да. За бид нэр Америкт ер нь бол яг нэг барьцгаана шийдэ. Гэхдээ ер нь бол тэнд одоо жишээ нь ажлын байрны тоог за яг нөгөө федерал гэж хэлж байгаа тийм тэнд ажиллаж байгаа хүмүүсийн тоо бол нэг 335 саяд 3 сая хүн гэдэл ярьж штэ тийм энийг илүү 2 сая руу болгох гэж зорж байна. Энэ чинь нөгөө нэг ажлаас нь халаад байгаас илүүтэйгээр нөгөө нэг илүү төрүүлж
пенсэнд нь гаргах одоо тэтгэврт нь гаргаад байна шүү дээ. Тэгээд төрүүлж одоо мөнгө өгч гаргаад байгаа. Тийм учраас тэнцээ нөгөө түрүү 36 байсан өрчин 37 боллоо гэж түрүүн жишээ авч ирсэн шүү дээ. Энэ асуудал гэсэн. Бид нар ингэж гаргаж чадчих ийл бол асуудалгүй л дээ. Гол нь ингэж гаргаж чадах уу гэдэг асуудал ч өөрөө тэр нөгөө таны түрүүний хэлдэг 7-8% ч юм уу одоо төсвийн ажилчдын тоог буурууллаа гэхэд энэ хүмүүсийн амьдралыг бас яах вэ гэдэг асуудал яригдана. Тэгэхээр бид нар энэ хүмүүст одоо юу гэдэг дараагийнхын ажлыг санал болгодог ч юм уу хувийн секторыг энэ төр томрох боломжийг өгөх юм бол болж байна тийм. Энд чинь юунд яавал хувийн сектор томрох юм гэхээр мэдээж татварын орчин шүү дээ. Татварын орчин бид нар илүү одоо уян хатан болгож өгöd. Одоо чинь байгууллагууд хүмүүсийн цалин дээр давхар бас хэдийг төлдөг үлээ хүмүүс мэдчихэж байгаа тийм. Тэгэхээр ядаж эднээс нь салгаад өгөх юм бол байгууллагч хүмүүс нэмж авах сонирхолтой болно. Тэгэхэд өнөөдөр яг манай Монголын энэ хувийн секторууд бол үнэхээр одоо хаашаач харахад хэцүү байдалтай ийм нөхцөл рүү орлоо л доо. Би ч гэсэн бас өөрөө одоо ингээл тойрол ажиллаж байгаа найз нөхөд ингээл харахаар бүгд л яг нэг асуудалтай. Дандаа одоо хувийн секторууд бол одоо татварын өртөө харагдаж байна. Тэрнээс нь болоод хүмүүс нь нийгмийн даатгалынхаа ч юм уу энэ одоо нийгмийнхаа хэрэгцээг үйлчлэгнүүдийг авч чадхаа байлцсан байх ч юм уу тийм. Ийм асуудлууд байгаа учраас бид нар энэ тал дээр нь татварынхын асуудлыг багасгаад магадгүй бид нар юун дээрээсээ худалдааныхаа тэнцэл дээрээсээ тэнцээ ашигтай ажиллаад байна шүү дээ тийм. Энд чинь бол уг нь бол бид нар нөөцийг бүрдүүлж явах хэрэгтэй. За төсвийн доктортой байдлын хууль дээр 16 дээр санагдаж байна. Хоёрдугаар үзэл дээр нь бид нар ингээд хэрвээ гадагшаага тэр одоо худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүнүүдийн одоо тэр тэнцвэржүүлсэн орлогоос давах юм бол бид нар энийг хадгална гэдэг залт хүртэл байгаа. Энийгээ тэгээд яаж менежментийг хийж явах юм бэ гэдэг хүртэл залтууд байж байгаа шүү дээ. Тэгэхээр бидэрт өнөөдөр яг ийм хадгалсан юм байгаа юу те. Эндээсээ бид нар нөгөө татвараа буулгах орчныг нь бүрдүүлж өгөх ёстой байсан боловч өнөөдөр бол тийм зүйлгүй байна л да. Тэгэхээр бид нар энэхгүй шууд ингэж бууруулна гэхэд бол бас надад бол аимшигтай санагдчих тийм. За баярлалаа. Манай үзэгчдэд бас төсөв эдийн засаг хөрөнгө оруулалтын салбарт бас үнэтэй мэдээлэл өөрийн байр сууриа өргөсөн байх гэж бодож байна. За тэгэхээр үзэгчдээ дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баяртай.